тамхи татах, вино зэрэг хэр тийм кофе ер нь тамхи нэлээ тийм хэрэгэлдэг. Тэгээ нөгөө нэг шүд аягүй шаарлаад исэн болохоор ер нь цайруулалтанд орё гэж шийдээд тэгээд энэ нэлээд ирсэн. Чиний тэмүүлжсэн шүдний өнгө хоёр дээр хүрч чадсан уу? Яг хүсчихсэн нөгөө шүдний цагаан өнгө дээр хүрч чадсан уу? Чадсан. Одоо нөгөө юунаас байгаа өнгөний нөгөө нэг өнгнөөс 5-6 дахин бараг илүү цайрсан гэх юм уу? Тийм хэмжээд. Тэгээ хийж дуусаад шүдээ харахад ингээ илт мэдэгц. Би урд нөгөө нэг бас аппарат зүүдэг байсан. Тэгээд аппарат зүүснийхаа дараа нөгөө бас авсныхаа дараа шүд маань жоохон ором гарч мараад шаардлагт өнгөртэй юмнуудтай байсан. Тэгээд яг нөгөө нэг цайруулалт хийж дуусаад яг тэд нар маань бүр яг ингээд илт бүр багасаад ирсэн. Харагдсан яг багасаал яг шүдэн ором үүссэн байсан. Тэгээд тэд нар багасангуудаа яг нөгөө шүд маань айгүй гоё цэвэрхэн ер нь бол харагдчихсан. Илт л ер нь мэдгэцэн дээ. Сая тий анхны цайралтаа хийж үзээд өөрт чинь ямар сэтгэл төрж ийн хэр цайрсан санагдаж амар гоё санагдаж байна. Бүр ингээ шаал өөр ингээ царай бүр ингээ гэрэлтэж байгаа юм шиг. Гүр шаал өөр мэдрэмж авч байна. царай гэрэлтэж байгаа юм шиг байна. Тий. Яг боёдоос асууж зүгээр. Тэгээд яг нөгөө хүсчихсэн нөгөө шийдэр харж исэн нөгөө энэ хүртэл цайруулах гэдэг өмнөөс хэд дахин цайрсан бэ? Бүр 2-3 дахин цайрсан. Амар шал бүр нөгөө нэг юм чи анх эхлээд нөгөө нэг яг ийм болох байхаа гэдгийгсэн байхгүй. Тэрнээсээ илүү бүр ингээ 2 гав тий цайрсан. Тэмүүлжсэн цагаанаасаа бүр илүү болсон. Сэтгэл ханамж бол маш өндөр байна. За баярлалаа. Манай энэ жилээс албан ёсоор орж ирж байгаа YTS-ийг Японд 83%. За. За анхны удаага манайхаар үзсэн баярлалаа. Баярлалаа. Та бүхэндээс баярлалаа. За. Цагаан толботтой байсан гэж хэлсэн тийм. Шар толботтой. Шар толботтой. Тийм. Тэр нь болохоор нөгөө усны эрдэсчлэлтээс нөгөө усны эрдэсчлэлтийг хэснээс болоод тийм нөгөө шарлалт үүсчихдээ юм билий. YTS-с цайруулт хиймээр санагдсан гол шалтгаан нь юу байсан бэ? Ямар тайлбар өгсөн учраас хийлгэе гэж бодсон бэ? Нөгөө хамгийн гол нөгөө нэг патенттэй гэдэг бас юу айгу даваа тал байсан. Ягаад тэгэхээр нөгөө зарим газрууд чинь яг зөвшөөрлөг үн мэдтгүү сайн л гэж рекламдахаас биш нөгөө яг ийм шүү, тийм шүү гэдэг нөгөө нэг баталгаатай зүйлээ ерөөсөө нэгт тавьдаг. Анх нөгөө эмчи хөгжүүлсэн таны өнгө энэ төвшөнд байна шүү гэдгээс хэд дахин цайрсны санаж байна уу? Нөгөө юун дээр ийм байгаа. Одоо B4-өөс B4 хүртэл цайрсан юм байна тий. Анхны шүдний өнгө нь энд B4-тэй байсан юм. Тэгээд цайрсны дараа BL гэдэг чинь бараг хитэн тоног сүүлээ BL хэрж 10-аад тийм баг тий. Нөгөө шидээр